Шашин хизээ мухар сүсэг болдог вэ? Шашин одоо орчин үед ингээд мухар сүсэг болоод дуусчихсан зүйл огтоос биш. Ямар хүнд нь тустай байгаад ямар хүнд нь мухар сүсэг болон хувирдаг вэ гэхээр Жисус, Будда, Бабажи, Йогананди гэх энэхүү бидний дээд ухамсар буюу төгс гээгээрсэн тэрхүү ухамсарын эмбаримент болсон эдгээр хүмүүс маань өөрсдийн үнэн мэдлийг маш хурдан сэрж санаж чаддаг. Бидний тэрхүү гээгээрсэн ухамсараас үнэн мэдлэг буюу мессежийг дамжуулахаар бууж ирдэг. Гэвч угтаа бол хүн бүхэн, амьтан бүхэн, юмс бүхэн бурханлаг тэрхүү нэгэн ухамсарын илэрхийлэл буюу өндөр дээд ухамсарт хүрэх боломжтой байдаг. Харин бид бурханлаг тэрхүү ухамсарын үнэн мэдлэг буюу мессежийг түгээгч мессенжерийг бурхантай андуурах буюу өөрөө өөртөөгөө андуурах үедээ шашинч бай сүнслэг байдлыг догматик буюу мухар сүсэг болгож байдаг. Тэгэхээр дээд ухамсараас ирж байгаа тэрхүү мессеж буюу сургаалыг дагж өөртөө хэрэгжүүлж чадсан хүмүүс өөрийгөө санд сэрдэг бол харин мессенжерийг нь бурхантай андуурж энэ багш, энэ хүн л надаас илүү юм байна. Энэ хүн намайг зовлонгоос гэтэлж миний асуудлыг шийдэж өгч чадах юм байна гэж бодож мэдрэх үедээ бид өөр юм бурханлаг шин чанарыг алдаж шашинч бай, сүнслэг байдалч бай, мухар сүсэг болж байдаг.